Улсын хэмжээнд онгорсоор 32 мянган зам тээврийн осол бүртгэгджээ. Ослын улмаас 78 хүний амь нас хохирч 146 хүн хүнд хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтжээ. Нийт ослын 2403 нь орон нутгийн замд гарч ноцтой ослууд бүртгэгдснээс мөрдөн шалах ажиллагаа үргэлжилж байна. Орон нутгийн замд хурдны дээд хязгаар 80 км/цаг байх ёстой хатал 140-с 180 км/цагийн хурдтай зорчдог. Осол 1-р хурд хэтрүүлэх, 2-р хориглосон чиглэлд гүйцэд төрүүлэх үйлдэл хийх гэсэн хоёр үндсэн шалтгааны улмаас гарч байна. Хинтигээс Улаанбаатар чиглэлийн автозам буюу Дуутын даваа орчимд Дорнод аймаг руу заршиж явсан автобус Улаанбаатар хот руу явж байсан харьяар маркийн автомашинтай мөргөлдөж 6 хүн амь хохирсон осол гарсан. Осолд өртсөн автобусанд тэмцээнд оролцоод буцаж явсан 28 хүүхэдэд заршиж явсан бөгөөд тэднээс 3 хүүхэд цээжний хүндийн болон хүзүүний гэмтэл, мөчтийн хурал гэсэн онцтойгоор гэмтэл сав судлалын үндэсний төвийн толгойн болон хавсарган гэмтлийн мэдсэслийн тасагт хэвтэн эмчилүүлж байна. Энэ сарын 9 болон 10-нд болсон Монгол хэл бичгийн шалгалтад 12 дугаар ангийн сурагчдаас соёлын гавь цэцгэлтэн Цэндийн Дорж хотын нохой гэрт хүн урдаггүй өгүүлэлгээр авсан эхийг уншиж ойлгох чадварын шалгалт авсан нь нийгэмд шууган дагуулад байна. Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар мэдээлэл хийж, салбарын сайд шалгалтын агуулгыг хянан нягтлах ажлын хэсгийг гаргаад байна. Цаашид эсэлтийн болон улсын шалгалт, монгол хэлний шалгалтын агуулгыг сайжруулах шаардлагатай гэж салбарын сайд үзэж байна. Нийслэлийн төр засгийн байгууллагууд 4 өдөр биечлэн 1 өдөр захимаар ажиллахаар болж байна. Өнөөдөр захимаар ажиллах боломжтой байгууллагын нэрсийг тодорхой болгоно. Үүгээр аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй ажиллах, бүтээмжийг бууруулалгүй нэмэгдүүлэхэд анхаарах юм байна. Улаанбаатар хотод ажиллаж байгаа нийт 112,729 төрийн албан хаагчийн 42.5% нь төрийн тусгай, 48.9% нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Улсын хэмжээнд онгорсоор нийслэлийн 2 дүрэг 8 аймгийн 32 суманд 48 удаагийн ой хэрийн гал төмөр бүртгэгджээ. Төмрийн улмаас урьдчилсан байдлаар ойн 704 га, хэрийн 228 мянга орчим га талбай өртөөд байна. Онцгой эдлийн алба хаагчид төмрийн оёлоос 35 гэр, 19 өвөлжөө, хашаас сарвчийг хамгаалж 3 айлын 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ. Төмөр унтрах ажиллагаанд онцгой байдал, хил хамгаалах, цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 1653 хүн ажиллажээ. Санкт-Петербург хотноо болсон олон улсын хөдөлмөрийн чуулга уулзалтаас Брат сурагч Игорь Орлов бүх холбоотын харилцагтай хөдөлмөр эрхлэгч өсвөр насныхан уралдааны тэргуун шагнал, ажил олгогч хүүхэд шагналыг хүртжээ. Тэрээр уралдаанд төрүүлээ зогсохгүй, үйлдвэрлэл эрхлэгч, томоохон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдтэй мөр зэрэгцэн хэлэлцүүлэгт оролцож өөрийн туршлагаасаа хуваалцсан байна. Брат улс түүний адил ажил хөдөлмөр эрхлэх, өсвөр наснаас хувийн бизнестэй болох хүүхдүүдийг цаашид дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлжээ. Глобалын цөөн хорон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.